Энэ ингээд 11,000-аар зарагддаг гэсэн одоо саяхнаас ингээд 11,700 болчихсон юм. Батингийн эм тэгээ уудаг эм төрөө зүснийхээ эми эдлэгнийхээ эми нийлээд 210,000 авсан. Тийм үедээ болчихсон. За 2023 оноос хойш анх удаа инфляцийн түвшин хоёр орондоо тоолоорч 10.1% гарсан. За тэгвэл энэ инфляцийн шуурганд бол одоо өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүнээс гадна за эми одоо салбарт ч гэсэн нөлөөлж байна. За тодруулах юм бол энэ амино комплекс гэж иргэдийн олноороо хэрэглэдэг энэ бүтээгдэхүүн бол 36,000 байсан бол за сарын өмнөөс эхэлж 39,000 төгрөг болж 3,000 төгрөгөөр нэмэгдсэн байна. За энэ эмнүүд ер нь сүүлийн үед ер нь их нэмэгдэж байгаа. Одоо тэгэл жишээ нь ихтэй нүдний тусалгаа одоо энэ хэмэл нулимс ба штэ. Энэ ингээд 11,000-аар зарагддаг гэсэн одоо саяхнаас ингээд 11,700 болчихсон юм байх жишээ нь. Тэгэл ер нь хамгийн доотлол ихт 200 300 төгрөг өр нэмэгдэж байгаа. Дээдл нь 3,000 төгрөгөөр ч нэмэгдсэн байгаа. Тийм тэр байгаа. Энэ 36,000-аар зарагддаг гэсэн одоо 39,000 болцсон байгаа манай тэгт бол. Одоо эн чинь ер нь сарын өмнөөс ийм болсон шүү. Та одоо ийм хангамж нийлүүлэх байгууллага маань ямар хариу тайлбар өгч байгаа юм? Яагаад үнэ нэмэгдсэн тал тэрэндээ? Яг тэрийг бол бид нар мэдэхгүй шүү дээ. Манай юу ийм захиалдаг, ийм зүүч эрхлэгчид нар л мэдж байгаа. Яг ийм хангамжнууд бол тэд нар л харьцдаг. Бид нар жоор эрхлэгч нар. Өмнө сар та ер нь одоо эмнүүдээ хэдэн төгрөгөөр авдаг байсан бол энэ сард хэдэн төгрөгөөр авч ийн ер нь? Эрчин төрөө авах нь 210,000 төгрөгөөр авсан. 210,000 төгрөг ятгатай чинь ингээд бэрцсэн учраас батингийн эм тэгээ уудаг эм төрөө зүснийхээ эми эдлэгнийхээ эми нийлээд 210,000 авсан. За бүр энэ бэртэн гинцөглөхнийхөө бүр их болсон. Мэдээд нийт ширхэг хэмээн 45,000 төгрөгтэй авах нэг ийм хайрцагтай эми. Тийм үедээ болчихсон. Одоо бол дэвтэр хөрхөө болсон минь дээ. Их чинь нэг 800,000 төгрөгийн дэвтэр авч байгаа хаа нэмэгдээд багсаа нэмэгдсэн шүү дээ. Тэгээд тэр чи хөрөхгүй шүү дээ мэдэгчийн гар дээр 300 төгрөг ирлээ зэлэндээ өгч чинь тэгвэл нэг идэж жоохон маань огцоотахаар ох ингээд очихтай зэрэг хөөхтөд бүр бүрсэнд очиад хөөхтүүдээсээ л тийм аваад л амьдэрч байгаа. Их чинь овоо хэдэн хөөхтэй талдаал бас нэг 3-4 хөөхтэй талдаал тэгэл эми маань авч өрдөг шүү. Тийм. Манай сурвалжлах баг бөмбөр худалдааны төвийн урд барилга 11 эмийн сангаар орж тодруулахад эмийн үн сүүлийн 1 сард 200-аас 3,000 төгрөгөөр нэмэгдсэн талаар эмийн санчид хэлж байлаа. Чухам юуны учраа эмийн үн ингэж нэмэгдсэн нь анхаарал татна. Эмийн худалдаа эрхлэгчид гайл дээрх бараа бүтээгдэхүүн саадаж тээвэр логистикийн салбар удааширч эмийн эрэлт үүссэн тул үнэ нь ингэж өссөн гэж тайлбарлаа. Харин эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тодруулахад оновчтой хариулт өгсөнгүй. Ийм бол өвчтөе болон өндөр настай хүмүүсийн зайлшгүй эрүүл мэндийн хэрэгцээж манай улсад эмийн өвний өсөлт тасалталтыг зогсоож хянаж мэдээлэх сувг одоо хүртэл төрийн байгууллагт тунд тутмаг байна.